2024 он таны хэлсэнчлэн сорилттой жил байлаа. Нийлүүлэгч компаниудынхаа нэгтээ нийлүүлэлтийн асуудалтай байсан нь эрэлт буурахад нөлөөлсөн. Манай Хятадын зах зээл дэх үйл ажиллагаа уналттай байсан. Нөгөө талдаа BMW Group-ийн орлого бараг 11 тэрбум төрсөн. Бэлэн мөнгөний урсгал 4.9 тэрбум евро болж огцом нэмэгдсэн. Үүний зэрэгцээ бид ирээдүйд гаргах шин загваруудтай хөрөнгө оруулалт хийсэн. Зах зээлийн тал дээр бид Хятадын зах зээл дээр эзлэх байр суурь улам бэхжүүлж, цахилгаан автомашины зах зээлд эзлэх хувиа бараг 15%-аар нэмэгдүүлсэн. Тэгэхээр 2024 онд гэрэл сүүдэртэй жил байлаа гэж хэлж болох юм. Харин 2025 оны хувьд бид хүч хэрхэг бүтээгдэхүүнүүдээр тулгуурлан өсөлттэй байна гэж зорж байна. Бүрэн хэмжээний 5 цуврал бүтээгдэхүүн байна. Шинэ X3 худалдаанд гарлаа. Цахилгаан хөтөлбөрт, хосломор төлөвлөгөөрт X1 маш амжилттай байлаа. Бүтээгдэхүүний өсөлтийн хурд эрчтэй байна. Мэдээж бид New Class-ийн үйлдвэрлэлийг удахгүй эхэлнэ. Тиймээс бид улс төрийн өмнө самууныг үл харгалзаж 2025 оныг өөдрөгөөр төсөөлж байна. Тийм ээ, мэдээж сүүлийн хэдэн өдөр улс төрийн өмнө тодорхойгүй байдлаар зах зээлийн анхаарлын төвд орсон. Америк нэгдсэн улс автомашины импортод тариф тогтоох тухай яригдж байна. Харин та сая BMW компани тарифын нөлөөг 2025 оны санхүүгийн төсөөлөл гаргахдаа харгалзсан үзсэн гэж дурдлаа. Тарифын нөлөөллийг хэрхэн харж байгааг тань мэдмээр байна л да. Тариф тогтоохоос өмнө танай төсөөлөл ямар байсан бол харин одоо ямар болж өөрчлөгдсөн бэ? Тийм ээ. Тарифын хувьд зөвхөн Америк нэгдсэн улс биш, Хятадд ч тариф тогтоож байгаа. Хятад улс цахилгаан автомашины тарифаа нэмсэн. Мэдээж Хойд Америкт тариф 25% болж нэмэгдсэн. Бидний хувьд ерөөдөө консерватив үзэл баримталтай байна. Тарифын нөлөөг тооцож, орлогын төсөөллөө 1 тэрбум еврогоор бууруулсан. Энэ нь манай татварын өмнөх орлогын 1 орчим хувьтай тэнцэх хэмжээ. Нөгөө талаас бид чөлөөт худалдааны зарчмыг дэмжсэн хэвээр байгаа. Энэ бүх тарифын арга хэмжээнүүд тийм ч удаан үргэлжлэхгүй болов уу гэж бодож байна. Мэдээж зарим нь төсөөлснөөс арай удаан үргэлжилж магадгүй. Бид тарифын арга хэмжээний нөлөөг 1 тэрбум евро гэж тооцоосон. Тэгэхээр бидний хувьд үйл ажиллагаа аюулгүй байна гэж хэлж болно. Гэхдээ мэдээж үүнтэй зэрэгцэн бид чөлөөт худалдааны төлөө тэмцсэн хэвээр байна. Хэрвээ тарифыг хэтрүүлбэл энэ нь зах зээлийн бүх оролцогчдод сөргөөр нөлөөлдөг зүйл. Ийм тоглолтод ялагч байхгүй. Эцэст нэг зүйл нэмж хэлье. Бид Спартанбургт үйлдвэртэй бөгөөд энэ нь BMW-гийн хамгийн том үйлдвэр. Мэдээж хэрэг бидний Америк нэгдсэн улсад борлуулдаг бүтээгдэхүүний 50 гаруй хувийг Америк нэгдсэн улсад үйлдвэрлэдэг тул энэ үйлдвэр нь биднийг тарифын нөлөөнөөс хамгаалах хамгаалалт. Тиймээс тарифын альва өөрчлөлт томоохон нөлөө үзүүлэхгүй гэсэн үг. Танай Өмнөд Каролина дахь үйлдвэрийн нийлүүлэлтийн тоо мэдээллийг харсан л да. Америк нэгдсэн улсын автомашины экспортын хамгийн өндөр хувийг бүрдүүлдэг. Үүнийг Трампын засаг захиргаанд ойлгуулахад оролцсон уу? Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Би саяхан 2 өдрийн турш энэ асуудлаар Америкт ажилласан. Өмнөд Каролинагийн засгийн газартаа маш ойр ажилладаг. Бид Америк нэгдсэн улсад шууд болон шууд бусаар 120,000 орчим ажлын байр бий болгосон. 12,000 орчим нь Өмнөд Каролинад байрлах үйлдвэрт ажиллаж байна. Нэгэсэндээ бид 2 дахь гэрээ гэж хардаг. Өнгөрсөн 10 жилд буюу 2014 оноос хойш бид 100 гаруй тэрбум $1 экспорт хийсэн. Тэгэхээр бид бол үл тоогдох боломжгүй зах зээлийн чухал оролцогч. Дахин хэлэхэд бид Америк нэгдсэн улсад 2 гаруй тэрбум $1 хөрөнгө оруулаад байна. Энэ нь улс төр талаасаа ч бидний хамгийн чухал ассет. Танай Мексик дэх үйл ажиллагааг ярив. Тарифын үр нөлөөг мэдэж эхэлсэн нь үнэн үү? 1 тэрбум еврогийн нөлөө үзүүлнэ гэж хэлж байсан. Үүнээс гадна Америк нэгдсэн улс, Мексик, Канадын тохиролцоо хэд найдвартай санагдаж байна? Шинэ тохиролцооны дагуу танай компани үйлдвэрлэлээ нийцүүлэн өөрчлөх арга хэмжээ авах уу? Бид аль хэдийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд энэ асуудлыг тусгасан байна.
USMCA буюу Америк-Канад Мексикийн тохиролцоо маш тогтворгүй байна. Гэхдээ дахин хэлэхэд бид консерватив байр сууриас асуудлыг харж төлөвлөгөөндөө оруулсан. Хятад улсын зах зээлийн хувьд өнгөрсөн оны 2 дугаар хагасаас эхлээд нөхцөл байдал иргэнд орцсон дүр зурагтай байна. Энэ онд танай Хятадын борлуулалт буурна гэсэн хүлээлттэй байна уу? Actually, no. We went down with about a little bit over 100,000. Үнэн дээр үгүй. Борлуулалт баг зэрэг буурч 100 гаруй мянга болсон л доо. Гэхдээ Хятадд үүссэн нөхцөл байдал тийм ч хэвийн бус зүйл биш. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн зах зээлд эзлэх хувь хэмжээ огцон өссөн байгаа. Үүнийг ч бид урьдчилан таамаглаж байсан. To this day, the largest car market in the world. We sold last year more than 100,000. Тийм ч гинтийн зүйл байгаагүй. Дэлхийн хамгийн том авто зах зээл байсан хэвээрээ. Бид өнгөрсөн онд бүрэн цахилгаан 100 гаруй мянга автомашин борлуулсан байна. Зах зээлд эзлэх хувь гэвэл Хятад улс тэргүүлсэн хэвээр байгаа. Гэхдээ бид англилтаа тэргүүлэгч нь хэвээрээ. Мэдээж хэрэг одоо зах зээлийн нөхцөл байдал хүндхэн байна. Ялангуяа үнийн хувьд. Гэхдээ оны эцэс ихэд докторчно гэж төсөөлж байна. Ялангуяа Европт үний асуудал анхаарлын төвд байна. Танай компани ашигын маржин тэмц сайн биш байгаа. Өсөлтөгч Volkswagen, Mercedes зэрэг компаниуд цомгтгол хийгээд эхэлсэн. BMW ч бас цомгтгол хийгүү. Well, look at BMW. First of all, there's no such thing as the automotive industry. Салбарыг бүхэлд нь ярих тохиромжгүй байх. Зөвхөн компанийнхаа талаар ярив. Өмнө дурдсанчлан манай компани ажиллах хүчний тоонд өөрчлөлт төдийлөн орохгүй. Харин бид зардал дээр илүү анхаарч ажиллах болно. Үргэлж бид энэ чиглэлд анхаарлаа хандуулдаг. Бүр өдөр бүр шүү. Энэ утгаараа бидэнд нэмэлт төлөвлөгөө хөтөлбөр хэрэггүй. Сүүлд BMW 2024 онд хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт хийж байсан ч эргээд буурахаар байгаа. Мэдээж хэрэг зарлалын менежментэд бүрэн анхаарлаа хандуулсан хэвээрээ байна. Цаг тутам энэ чиглэлд анхаарна. Дахин хэлэхэд одоо хөрөнгө оруулалтууд харьцангуй саарч эхлэх болно. Энэ оны эцэст Neue Klasse загвар үйлдвэрлэгдэж эхлэхээр байгаа. Таны сэтгэл догдолж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хамгийн түрүүнд iX3 загвар танилцуулагдана. Энэ загвар яг хэдэн сард хэрэглэгчдийн гарт хүрэх талаар та дэлгэж болох уу? It will be early next year. Ирэх оны эхээр танилцуулагдах болно. Ирэх оны эхээр. Цаг нь болохоор бүх мэдээллийг ил болгоно. 2025 оны 11-р сард Унгарын Дебрецен хот дахь үйлдвэртээ энэ загварыг үйлдвэрлэж эхлэхээр зорж байна. Тэгээд мэдээж хэрэг үйлдвэрээс гараад эцсийн хэрэглэгчдийн гарт хүрэхэд цаг бас орно. Үүнээс гадна 9-р сард бол IAA арга хэмжээ их чухал байна. Тэглгүй яах вэ? Би ч бас энэ арга хэмжээнд очих болно. Сүүлийн асуулт. Цахилгаан автомашины зах зээлээс асуухад энэ оны эцэс гэхэд цахилгаан автомашины борлуулалт компани нийт борлуулалтын хэдэн хувийг бүрдүүлэх бол 17% бүрдүүлэх талаар та дурдж байсан. Энэ оны эцэст хэдэн хувьтай байх бол? There will be slight growth. So it will be Цахилгаан автомашины борлуулалт баг зэрэг өсөх төлөвтэй байгаа. 17%-аас ялимгүй өндөр байна байх. Энэ онд гарах цахилгаан автомашины мини загварууд үүнд гол түлхэж болно гэж харж байна. Цэнгэлдэг хайбрид автомашины эрэлт нэмэгдэх хүлээлттэй. BMW-гийн хувьд цэнгэлдэг хайбрид болон бүрэн цахилгаан автомашины гарц 600 мянга орчимд байх тооцоотой. Энэ нь өнгөрсөн оноос нэмэгдсэн дүн гэж хэлж болно.